Ингээд тулгуур төрийн 2232 жил Их Монгол Улс байгуулагдсан 817 Ардын өсрийн төвийн яруу алдарт 102 жил Улс аймгийн цагаан архан сум үсэн байгуулагдсан төвхт 100 жилийн өн баяр наадмын хурдан 92 их морийн хөө төхөөрөмжний араас орлоо. Гуулгалтай. Юу? За зарим мөрдөнд одоо төхөөрөмжний араас ордгол одоо эргэжлээ дээ. За 92 их мөр одоо энэ хөө арааны 6-аас одоо нэгэн зэрэг ирлээ одоо 20 хүчиртийн амнаас хурдан их насны морын хөө нэгэн зэрэгэж эргэж за одоо зам багтахгүй бол жаахан хүлээж ягаад араас нь орчнод. Ингээд өксөр дээр бол одоо зам багтахгүй байгаа учраас жаахан гүйсээд одоо хэний ямар одоо дээр явж байгааг одоо танилцуулнаа. Одоо өнөөдөр бол одоо Улс аймгийн цагаан архан сумын нутагт одоо нутаг хүчиртийн амнаас одоо хурдан их засгийн морын хөө одоо нэгэн зэрэг эргэлээ. Хурдан их насны мордын уралдааны хөө одоо 92 алтан нуурт бүртгүүлээ амарсан. За түүхт 90 жилийнхэн бол одоо 2013 онд одоо болсон. Тэгээд түүхт 90 жилийнхэн бол одоо Улс аймгийн цагаан архан сумын уяач Сүхбаатарын урдан дэлдэн гэр гэдэг мөр одоо төрөө магнад урдж байсан бол одоо аман үзэнд мөн л одоо Улс аймгийн цагаан архан сумын уяач Нэм сүрэнгийн урдан халиомор. За 3-д мөн цагаан архны хурдан болдын алаг гэдэг мөр 3-д урдсан байна. За Улс аймгийн Өлгийн сумын уяач Цэндавиш гэдэг хүн одоо цагаан архны 4 мөрөнд цуг одоо хурдан саарл мороо бол 4 төрлүүлжсэн бол одоо Улс аймгийн цагаан архан сумын уяач Далхсрынгийн Эрдэнэ очир гэдэг хүн бас хурдан ярмороо одоо түүхт 90 жилийнхэн одоо тавлуулжсэн юм сайхан түүхтэй. Тэгээд 10 жилийн ардаар одоо өнөөдөр бол одоо хэний ямар одоо айрагт багтахыг одоо хэдэн минутын дараа бол одоо шийдэгдэн мөр бол одоо эргээд өмнө морд бол одоо эргээд удаагүй одоо 1 км гарантаа одоо явж байна. Өмнө дээрээ бол одоо тэг 50 номертой болсон сайхан Монгонгөл гэдэг хэрмөрд одоо хошуу өдгөөд байна. Ингээд Улс аймгийн цагаан архан сум бол одоо энэ жил одоо 2020 жилийн эцээр бол одоо 197,915 нолгоо мал одоо тоолуулсан ийм амжилттай сум аа. Тэгээд одоо энэ сум хаан одоо түүх 100 жилийн 92 их мөрний хамгийн наадалтаар нь одоо Улс аймгийн Наран булан сумын залуу яш Норддын бат наримдны хурдан улмор одоо хамгийн наадалт нь байгаа энэ сайхан сунуурхан мэлтэй байгаа хурдан улмор одоо энэ. За манай зурлаачин нурмнаас өөртөө хэний ямар одоо хэдээр явж байгааг одоо бас та бүхэндээ бас номер дугаарыг нь хараад одоо танилцуулна. За Тэг 19 номертой хурдан хайлмор бол одоо өнгөний 10 мөрөн дотор явна. Энэ бол одоо Улс аймгийн Өндөр хангаа сумын сум алдарт байж Галбаатарын Бадбаатарын хурдан хайлмор одоо өнгөний гэдэг мөрөнд гарсан бай. За Өндөр хангаа хурдан алаг мөргөө бүртгүүлжсэн. Энэ бол одоо Галбаатарын лагус өрөнгөө хурдан алаг мөр одоо өнгөний 10 мөрний ардаар байна. За тэр сайхан шаралтар мөрний одоо номерыг хараад ороод ирээ. За өнгөн дээр яваа тэг 55 номерт өнгөний 2 мөрөн дээр очихоо. Зурлаачин дөр өнгөний мөрөн дээр очоороо. Энэ бол одоо Улс аймгийн цагаан архан сумын Ламсрынгийн мөнгөсөндийн хурдан алтан мөр бол одоо хөтлөөд байна. Энэ чинь одоо хэний мөнгөн гөлтөл гэж одоо замдаар одоо унжижсэн. Аман хүзэн дээр нь бол Улс аймгийн завхан сумын залуу яач Даваажийн өсгөөрийн хурдан онгормор гэж энэ өөрийнх нь одоо хурдан онгормор одоо аман хүзэн дээр байна. За наатын онгормор бол одоо Улс аймгийн цагаан архан сумын Амбол арагчиг Эрдэнэбаатарын хурдан онгормор гэж энэ жил одоо Батсүмэр сумын наадамд одоо 3 турласан хурдан онгормор өнөөдөр 3 дахь гарч ирлээ. За цаатлын мормор бол одоо 104 номерт юм байна. 104 номер бол одоо манай бүртгэл дээр бас одоо харагдчихсан. Тэр хурдан мормор одоо цаатлаар нь гараад ирлээ. За 5 дахь бол одоо 111 номертой сайхан алтар мөр бол одоо 5 дахь гарч ирсэн байна. Энэ бол одоо Улс аймгийн Хэрэгс сумын уяач Балдрын Амбаатарын урдан мор хэр гэдэг мөр одоо гарч ирсэн байна. Хэр мөр бол одоо 2017 онд Хизааланд одоо аймгийн маяр наадамд одоо 3 төрөлцсөн хурдан хэр мөр одоо өнөөдөр 5 дахь байна. За тэр 4 дээр яваар мөрний бүртгэл зорж байна. 6 дахь бол одоо Улс аймгийн Завхан сумын аймаг алдарт байж Сумагийн алтан сүрэнгийн хурдан Янзаг зэр гэдэг мөр 6 дахь байна. Өнгөрсөн жил одоо Завхан сумын наадамд одоо төрүүлжсэн том жижиг уралдаанд бас олон арай төрүүлсэн хурдан мөр. Энэ бол одоо эцэг талдаа бол одоо
Монгол Улсын аварга малчин Дамжин сүрэнгийн мөнгө жаргалын одоо хурдан хулгайлгын төлөв хурдан мөр өнөөдөр 6 дараа байна. За 6 дараа одоо өнгөний 5 мөр явуулаа. Тэр өнгөний тэр мөнгөн гэлтийн гэдэг сайхан хамарцсан хермөр одоо ямд явж харж байсан тэр хермөрлд одоо мөр дэрхэд одоо мөнгөд одоо өнгөн бай. За арын мөрөнд одоо Бус аймгийн үлгийн сумаас ирж уралж байгаа 3-4 мөр одоо арын мөрдөн дотор одоо явж байна. Манай зурлаачин дөрөв энэ сайхан мөрт очиж сайхан зэрэгсчээрээ явсаг гэдэг одоо сайхан ингээд юм энэ Бус аймгийн Наран Булаг сумын яаж 124 номертой хурдан халтар мөр бол одоо Бус аймгийн Наран Булаг сумын яаж Сүхбаатарын мөнгөрдний халтар гэж өнгөрсөн жил одоо түүхтэй одоо хоёулан давалж байсан хурдан халтар мөр байна. За 153 номертой хулмөр бол одоо Бус аймгийн Ховд аймгийн Нөргөн сумын яаж мөнгө жаргалын хурдан хулмаар байна. Мөнгө жаргалын хөлзөө хоёрын хурдан хулмаар гэж энэ сум орон нутгийн наадамс олон харигдад дөрвсөн хурдан хулмаар нэг өмнө 10 хэдэн мөрний 10 даар байна. За энэ 92 одоо хурдан гиснэсний мөр энэ мөр гарааныхаа Өчирти ямнаас одоо нэгэн нэрэг эргэж хурдан хулмар одоо цааш ганжаахан хадуураа явчлаа. За одоо нэг төөрөлийн бацаахан наргийн хурдан хермөр одоо тэр 10 хэдэн мөрөн дотор байна. Өөлгийн хурдан шарга мөр байна. Энэ жавын модомлолын хурдан шарга мөр байна. За нөгөө нэг Бус аймгийн цагаан архан сумын одоо өнгөрсөн жилийн сумын төрөв жижигхэн цавдар марчинд одоо тэр өмөр явлаа да. За нөгөө Сэлэн аймгийн Хушаат сумын үеж Хушаатын угуул цагаан архан сумын харьяат Алтан гэрлийн Батцүргийн хурдан хул гэрмөр дээр арын хийн дээр одоо шарч ээж чинь нэмнэтэй гэрмөр бол одоо тэр. За 181 номертой хурдан адаг мөрний 20-30 даар байна. Энэ бол одоо Дэмбэрлийн самбуугийн хурдан адаг гэдэг мөр одоо 30 даар байгаа юм байна. За манай зурлаашин дор нөгөө тоорч гарч ирдэг учраас мөрдөндөө одоо төгч амжаагүй байна. За тэр гол дунд нь одоо нөгөө жаргалын тувсан доржийн хурдан сайхан бидэртэй онгор мөр урдж байсан дээр дундалт байна. Банчин сүрэнгийн алтан гэрлийн хурдан гэрмөр одоо нэг арын мөрний ардаар байна. Өндөр хангаа хурдан адаг мөр байна. Энэ бол Улсын өндөр хангаа сумын яаж лагус гал удрахын лагус сүрэнгийн хурдан адаг мөр байна. Бус аймгийн үлгийн сумын яаж Норслон мөрөж хурдан буурал мөр байна. За тийх хорн номертой хурдан гэрмөр гарч ирсэн байна. Энэ бол Бус аймгийн цагаан архан сумын угуул Улаанбаатар хотын Сонгон хайрхан нүргийн харьяат аймгийн алдартай Чулуун хүүгийн баатрын хурдан гэрмөр одоо Бус аймгийн үлгийн сумын яаж нэмжийн модомлолын хурдан шарга мөрний ардаар байна. Бус аймгийн үлгийн сумын аймгийн алдартай яаж замын маян жаргалын ах замын нэмжийн хурдан хөрмөр одоо за одоо мөрийг одоо дутуу хэрэгсэн буцаа тэгээд одоо манлайлагчийн машин тэгээд явах шиг байна. За ингээд одоо бас наа тахтгийг татуулж шүү дээ. Яа л та ингэж мөрний ирээ. Ингэж мөрний ирээ. Та нар бодлоо. Өвч та. Юу шүү дээ. Зүг. За ингээд одоо хурдан агшнасны мөрдийн уралдааныг бол одоо хамарцсан херморд одоо хөтлөөд байгаа. Тэр замд явж байгаад одоо хэний мөрөлөө номер дугаарыг даарж ясан одоо холоосаа хараахан харагч өгөхгүй байна. За одоо нөгөө Сэлэнгийн Хушаатын хурдан зоохормор одоо адаар байна. Тэг 7 номертой сайхан гурмор энэ бол Улс аймгийн цагаан архан сумын байж тууны мөнгөлгөрийн хурдан гурмор одоо арын мөрдөн дотор байна. За 101 номертой бэрдсэн хурдан онгормор тэр арын мөрдөн дотор байна. Сайхан зэгэл онгормор бол энэ Улс аймгийн цагаан архан сумын байж Ганбаатарын онгор гэж өнгөрсөн жил одоо сумынхаа надам намын гүзүүцсэн хурдан онгормор тэр одоо хийн дээр байна. 90 өдрийн Ганбаатар гэж энэ Сүхбаатарын аймгийн Баян дэлгэр сумын Самсрын гэж хүний унган юм хурданмар. За одоо өмнө хэдэн мөртөөгөө зэрэгсчээрээ. За тэр цаагуур одоо шарж ээжтэй сайхан хамарцсан хермөрний номерыг л нэг сайхан хараа мачмаар байна. Тэгвэл одоо тэр хермөр одоо замд явж байхдаа өнгөн дуртмаар байна да гэж одоо хараад байсан. Тэр хермөр л одоо
ард яваад байна. 73 номертой хурдан халдвар бол одоо наагур одоо орсон байна. Энэ бол одоо Увс аймгийн цагаан арган сумын аймаг алдарт Төмөн жаргалын болдын хурдан халдвар одоо наагур нь явлаа. Төөрүүдийн Батцаахан гэж одоо Састрын намын газараар ажилладаг Батцаахан наргийн хурдан гэрмөр одоо өмнөний хэдэн мөрөн дотор байна. За энэ сайхан мөр дэрхэд мөнхийн мөнгөд өнгөлөд байгаа хурдан морморны номерд одоо харагч өгөхгүй байгаа да тэр. За өмнөний мөрдийг л одоо танилцуулаад байна. За энэ 131 номертой энэ тийм дээр за арын гэдэг мөрдөө ингээд харуулж байгаа. Энэ дээр бол одоо Увс аймгийн Үлгийн сумын аймгийн алдар замын даштын дэв хурдан мөрмөр гэж энэ даах Үлгийн 60 жилд одоо төрөө магнад урдчилжсэн өнгөрсөн жил одоо Наран мулгийн 70 жилд хайргсан хурдан мөрөв хавчиг мөрмөр байна. Цааталт нь нөгөө 90 өдрийн Ганбаатарын хурдан хонгормор байна. За наадалт нь одоо Увс аймгийн цагаан арган сумын аймгийн алдар Ванзан сүрэнгийн алтан гэрлийн дийлхээр гэж энэ ногоон жайжвчин нэмнэтэй хурдан гэрмөр байна. За 139 номертой сайхан жижигхэн мөрмөр одоо цаатлын хурдан дотор одоо байна да. 131 номер одоо бас л манай бүртгэлдээ алгал байна да. Увс аймгийн өндөр хангаа сумын уяач Лагу сүрэн Галбаатарын Лагу сүрэнгийн хурдан алга гэдэг мөр одоо өнгөний нэг 10 морин дотор байна. За Увс аймгийн Үлгийн сумын аймгийн алдарт байж Норслон мөрүүжийн хурдан зогормор дөрөвдөр байна. За тавдаар бол одоо мөр дэрхэд өнгөлөөдсөн хурдан 5 хамар цагаан хермор одоо тавдаар байгаа юм байна. За манай Дөрөлашин дуран жаахан дөхмөр байна. Яваад одоо өнгөний хэдэн мөртөөгөө зэрэгсчээрээ. За өнгөний хэдэн мөртөөгөө сайхан араас нь зөөлний яваад зэрэгсээд байгаараа. Эдэн одоо хамгийн наадтны яваа хермор бол Увс аймгийн цагаан архан сумын Састрын намын дараах Төөрүүдийн Батцаахны хурдан гэр гэж одоо Наран мулгийн бүсэд хайргажсэн хурдан гэрмөр байна. Энэ жил одоо Увс аймгийн баяр наадамд одоо хайргийн 3 удаас Увс аймгийн Наран мулгийн сумын залуу байж Нордын Батны харамдлын хурдан хулмар байна. За Увс аймгийн цагаан архан сумын байж Эрдэнэ өдрийн Ганбаатарын хурдан хонгормор одоо тэр киин дээр байна. За өмнөний одоо өнгөлөд байгаа хурдан шар гэрмөр одоо Увс аймгийн цагаан архан сумын Улаанбаатар хотын Сөнгөн архан дүргээр партицын хорооны уяач аймгийн гадарт Чулуун Баатарын хурдан гэрмөр өнөдөр хөтөлчлөө. За 3 удаа сайхан дэлтэй хулморны одоо номернд жаахан харагдахгүй байна. За тийг 73 номертой хурдан халтар мөр бол одоо Увс аймгийн цагаан архан сумын аймгийн алдарт уяач Болдын халтар гэдэг мөр одоо тэр өнгөний одоо хамгийн наад захаар нь яваад байгаа хурдан халтар мөр бол тэр. За 149 номертой шар уцтай гүгтэй хонгормор дээр 5 даар явлаа. Тэр бол одоо Увс аймгийн Завхан сумын залуу уяач өсгөө 90 хурдан хонгормор гэсэн 5 мөр явлаа. За яваад байгаараа манай зурвалжин дүр яваад байгаараа эхний 5 мөрийг ярьж байгаа шүү. За эхний 5 мөрөн дээр яваад байгаараа 148 байна тэр хулмар. Зүгээр 48 дугаартай хурдан хулмар одоо өнгөний хэдэн мөрөн дээр одоо гарсан байна. Энэ бол одоо Маамуугийн баян мөнхийн хурдан хулмар чинь одоо энэ байсан байна. За 148 би бол одоо хайгаад байсан. Энэ бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Сэтэн намбын магсар гэж миний ундгийн юм хурдан мөр. Өнгөрсөн жил одоо аймгийн баяр наадамд 3 турталсан юм хурдан мөрөө. Хан гөхийн дахлаад одоо давхар уягаар алдан ус хайрагдаж байна гэж дуулж байсан хурдан одоо мөр энэ жил одоо баруун сумын наадамд одоо аман үзүүчд ирж байгаа давхар уяа ямар за ингээд өнөөдрийн хурдан их насны мөр дууруулаа нэг бол одоо Увс аймгийн Завхан сумын залуу уяач баян мөнхийн өсгөө цэвэний давааж юмхүү өсгөө 90 хурдан хонгормор хөтлөөд за халин мөрний номерыг бас манайхан нэг бол одоо төрүүлж яваад харчмаар байна. За нэг бол одоо мөрд эргэж жаахан яваад хараа. За цааталтны сайхан хонгормор бол одоо 91 өдрийн хурдан Ганбаатарын хурдан хонгормор байна. За Норслон мөрүүжийн хурдан муурлмор байна. За тийг 35 номертын машин наадлын хурмор. Энэ бол одоо Маамуугийн мөнхөтийн хурдан хурмор нь одоо нааталтаар бас гарсан байна. Халимор 19 номертой нөө. За тийг 19 номертой хурдан халимор бол одоо мөр дээр өнгөн дээр гарч ирлээ. Энэ бол одоо Увс аймгийн өндөр хангаа сумын алдарт уяач Галбаатарын Батбаатарын хурдан халимор одоо өнгөний 5 морин дотор байна. За энэ шар жайжвчин нэмнэтэй хурморны номерыг л одоо манайхан хармаар байна. Цаана нь бол одоо 101 номертой бүтгэлөө морцсон Увс аймгийн
цагаан хайрхан сумын байж 94-ийн Амбаатарын хурдан хонгормор. За миний хонгормор одоо өмнө дараа шиг хэлээдээс нь эзэн яаж бас л одоо морныхаа чигийг бас л одоо мэдчил байсан бол та одоо миний хонгормор бол одоо өнгөний морин дотор явна шүү гэдээс нь тэр хонгормор өнөөдөр одоо 3 6 7 8 дээр байна. За 9 дээр бол одоо Увс аймгийн Өндөр хангаа сумын уяач Галбаатарын Лагус өрөнгийн хурдан алагмар өнөөдөр 9 дээр байна. За 10 дээр бол одоо Нордын Бат найрамжийн хурдан холмор 10 дээр байгаа юм байна. За одоо эдэн дотор бол одоо тэр шааш яаж ч нэмнэтэй хүрэн морны номерыг л одоо жаахан харагч өгөхгүй тэгээд байна. За 39 номер одоо хараахан манай бүртгэл дээр л одоо бас байхгүй дандаа. Энэ наагаар одоо яваад байгаа хүрэн морны номерыг харахад манай жолооч бас одоо нэг бол урагшилж нэг бол жаахан хоош ухраад л одоо харуулаараа. За цагаан хайрхан сумын одоо 100 жилийн баяр наадмын одоо хурдан экснесний мордын уралдааныг бол одоо тэг 30 номер л юм шиг харагдаад байх юм да. Энэ хүрэн мор одоо өнгөнд яваад байна. Цагаан хайрхан сумын уяач Ламсрынгийн үе төмөнгийн хурдан хөрөн гэдэг морчинд одоо мөн байх магадлалтай байна да. Энэ шарж ээжчин нэмнэтэй хурдан хөрөн мор бол одоо өнгөний 5 мөрний алдаар байна. Цаагуурны яваад байгаа хээрмөр бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын угуул аймгийн одоо Чулуунгийн Баатарын хурдан хээрмөр одоо өнөөдөр өнгөний хэдэн мөрөндөө гарч ирлээ. Ингээд Увс аймгийн цагаан хайрхан сумын одоо 100 жилийн баяр наадмын хурдан экснесний мордын уралдаан инхүү одоо 20 км-ийн хасаа шанзан шалгаж байгаа. Өнгөний 1 3 6 7 мөр байна. 10 мөр байна. 10 дээр л одоо хулмор одоо орж ирж байгаа юм байна. 9 дээр Өндөр хангаа сумын уяач Галбаатарын Лагус өрөнгийн хурдан алагмор 9 дээр байна. За тэг 73 номертой хулдан хулхээр мөр бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын аймгийн алдарт бай Түмэн жаргалын болдын хурдан алдар мөр одоо 3 6 7 8 дээр байгаа юм байна. 9 3 мөр байна. За Ванчин сүргийн алтан гэрлийн хурдан хээрмөр 11 дээр орж ирж байна. За 12 дээр бол одоо хүрэн мөрний номер бас одоо хараахан харагч өгөхгүй байна. 10 номертой хурдан хөрмөр бол одоо араас орж ирж байгаа юм байна. Ингээд Увс аймгийн цагаан хайрхан сумын 100 жилийн баяр наадмын одоо их насны мордын уралдаан инхүү одоо нэгэн зэрэгээрч өнгөн дээрээ бол одоо Увс аймгийн за өнгөний мордын өрөө өнгөний мордын өрөө 3 6 7 мөр 7-оос нэгтэй танилцуулаад одоо өмөр явъя. 7-доор бол Увс аймгийн Өлгий сумын аймгийн алдад уяаш Нослон Мөрүүжийн хурдан муур гэж Сүхбаатар унгамар өнгөрсөн жил одоо Ногоо нуурын 70 жил одоо Аргийн нөрөд хурдсан хурдан уурламар 7-доор байна. За цаагуур нь бол Увс аймгийн цагаан хайрхан сумын уяаш Эрдэнэ нүгдрийн Амбаатарын хурдан хонгормор өнгөрсөн жил одоо сумынхаа надан наман үзүүлсэн хурдан хонгормор өнөөдөр 5-доор байна. За 6-доор яваад байгаа хүрэн мөрний номер нэг одоо хараахан харагч байгаа яваад байгаараа. За 4-дээр бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын угуул Улаанбаатарт Сөнгөн хайрхан дүүрэг Барьцсан орооны уяач Чулуунгийн Баатарын хурдан хээрмөр 4-дээр байна. За 3-дээр бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын уяач Маамуугийн Баян мөнхийн хурдан хул гэж одоо өнгөрсөн жил аймгийн баяр наадамд одоо 3 туртсан хурдан холмор өнөөдөр 3-даар гарч ирлээ. Тэг 19 номертой хурдан хайлмор бол одоо Увс аймгийн Өндөр хангаа сумын сумын алдарт уяаш Галбаатарын Баатарын хурдан хайлмор одоо аман үзүүн дээр байна. За өнгөн дээрээ бол одоо Увс аймгийн Завхан сумын залуу уяаш Даваажийн өсгөөний хурдан хонгормор гэж энэ баг 4 наснда Завхан сумдаа завсргүй айрагдад дөрвсөн хурдан хонгормор хөтлөөд байна. Энэ бол одоо том жижиг уралдаанд олон айрагдад дөрвсөн юм хурданмор 2017 оны хан хөхийн дахилга одоо энд болоход одоо энэ нутагтаа 6 дурлажсэн хурдан хонгормор одоо 100 жилийн өг одоо хөтлөөд байна. За мөр бол одоо энэ газрыг бол одоо харгантай хөтлөх гэдэг газрыг одоо төөрөөд гарч ирэхэд бол одоо Увс аймгийн Завхан сумын залуу уяач Даваажийн өсгөөний хурдан хонгормор бол одоо хөтлсөн хэвээрээ аман үзүүнээр нь бол одоо Увс аймгийн Өндөр хангаа сумын алдарт уяач Галбаатарын Баатарын хурдан хайлмор аман үзүүнээр байна. За 3-даар бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын уяач Маамуугийн Баян мөнхийн хурдан холмор 3-даар байна. Хулмор бол одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяач Цэрдэн номын багсар гэж хүний унган хурдан одоо 3-даар байгаа бол за 4-даар бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын угуул Улаанбаатарт Сөнгөн хайрхан дүүргийн уяач Чулуунгийн Баатарын хурдан хээрмөр одоо 4-дээр байна. За 30 номертын баш энэ бол одоо Үе төмөнгийн хурдан гүрмөр бол одоо мөн байна. Увс аймгийн цагаан хайрхан сумын уяач Үе төмөнгийн өрн гэдэг мөр одоо өнөөдөр 5-6-даар байна. 5-даар бол одоо Увс аймгийн цагаан хайрхан сумын уяач Эрдэнэ нүгдрийн Амбаатарын хурдан хонгормор гэж үнэхээр бас ганган төстэй мөр юм хонгормор өнөөдөр за цуугаараа зогсороо
Оноо одоо жаахан татаараа 6 мөр одоо 7 дээр бол одоо өндөр ханга Ванчин сүрэнгийн алтан гэрэл яваад байгаа алтан гэрлийн хурдан гэрмөр 8 дээр бол одоо үлгийн хурдан зоогормор 8 дээр 9 дээр нодтын бат найрамжийн хурдан улмар за 10 дээр бол одоо Улсаймгийн өндөр ханга сумын уяач за өндөр ханга сумын уяач хиний алга гэж хэлээд Галбаатарын лагуй сүрэнгийн хурдан алгамар одоо цаана байна. Тиг 7 номертой хөрмөр бол одоо Улсаймгийн цагаан архан сумын уяач Тууны мөнгөлгөрийн хурдан өрмөр одоо 10 гэлээр гарч ирсэн байна. Тиг 41 номертой хурдан халтармар одоо өнөөдөр манай бүртгэл дээр одоо тиг 41 номер одоо хараахан одоо байхгүй байна да одоо бас одоо хожимдож ирээд одоо бас артхан мөртгөөсөн байхыг одоо үгүйсхийн аргагүй тиг 41 номер энэ ард байгаа машин Улсаймгийн үлгий сүмээ цэн дэвшин хурдан халтармар гэдэг чинь дээр өршөө явсан байна. Улсаймгийн үлгий сүмээ замбин дэштэнди хурдан өрмөр байна. За арын гэдэг мөрийг сайхан танилцуулчаад өмөр 118 нууртай хар ногоон мөр бол арын гэдэг мөрөн дотор орж ирлээ. 118 номер бол одоо манай бүртгэл дээр бол одоо 118 номер бол одоо байгаа. 118 номертой сайхан хар мөр бол одоо арын гэдэг мөрөн дотор одоо байна. За нөгөө нэг мөрдөө хөвгөл хэмжээ хасдаас хурдан хар мөрийг одоо араас ирээд одоо мөрдүүлсэн байна. Тэр хар мөр байна. Улсаймгийн үлгий сүмийн хурдан мормор одоо арын бүрдэн дотор байна. За ингээд одоо жаахан нөрөөхөн урагштай дагараа. За хийн дээр явж байгаа хөрөн мөрний номерыг харагдвал бас одоо хэлнэ 150 гэдэг номертой ч юм дээ. 198 номертой хурдан хармал одоо энэ араас л одоо нөрөөхөн урагшлаа да. Энэ бол одоо замбин дэштэнди хурдан хөрөн мөрөл 198 дээр одоо бүртгэлтэй байсан. 998. За энэ бол одоо эндээс бүртгэл юм байна. Энэ бол одоо нефтийн төгсөгийн хар гэдэг мөрөл гэж одоо хүмүүс ярьцаад байсан. Тэр хар мөр одоо 10 гэдэг мөрөн дээр яваад байгаа манай жолооч яваараа. Одоо уршаа явчихоо. Тэг 4 номертой хурдан гэрмөр бол одоо Улсаймгийн цагаан архан сумын залуу яж Баян мөнгөний лагуй учрын хурдан гэрмөр гэж энэ ард ёо энэ дэлтэй хичгэн сагтаадаа гэрмөр байна. За араас нь сайхан танилцуулаа. За өнгөлөөдөөс нь үү төмөнгийн мөрөн гэдэг мөр жаахан арагшилсан байна. Улсаймгийн цагаан архан сумын уяач үү төмөнгийн самсрынгийн үү төмөнгийн хурдан гөрмөр одоо жаахан арагшилсан байна. За тэг 73 номертой хурдан халтармөр бол одоо Улсаймгийн цагаан архан сумын аймгийн алдартай төмөн жаргалын болдын хурдан халтармөр байна. 91 өдрийн Амбатрын хурдан хонгормор байна. За нөгөө Улсаймгийн үлгий сүмийн уяач замбин дэштэнди хурдан хөрмөр байна. За 119 номертой хар саарламөр бол одоо Улсаймгийн энэ тест сумын уяач цогийн арслангийн хурдан хар саарламөр одоо тэр араас ирж байгаа тэр шүү. Өнгөрсөн жил одоо аймгийн баяр надамд одоо 3 турдсан хурдан хар саарламөр одоо ардхан байна. Өнөөдөр одоо Улсаймгийн цагаан архан сумын түүх 100 жилийн одоо дэлгэр сайхан болж байна. Одоо ногоон зайчин нэмнэтэй гэрмөр бол одоо Улсаймгийн өндөр ханга сумын аймгийн алдартай Ванчин сүрэнгийн алтан гэрлийн дэлтгэр гэж одоо аймгийн баяр надамд 2 харагдаж сумын надамд одоо 4-5 харагдсан хурдан гэрмөр нь байна. Тэг 20 номертой гэрмөр бол одоо Улсаймгийн цагаан архан сумын угуул Улаанбаатар сонгон архан дүүргийн Партицаа орооны аймгийн алдартай Чулуун хөгийн Баатрын хурдан хээрмөр өнөөдөр 4 дээр байна. За бүрэн газар 4 турдсан өнөөдөр хээрмөр 4 дээр гараад ирлээ. За тэг 7 номертой хөрмөр бол одоо Улсаймгийн цагаан архан сумын залуу яж Тууны мөнгөлгөрийн хурдан хөрмөр одоо 3 дээр байна. За цаагуур нь яваад байгаа халиумөр бол одоо Улсаймгийн өндөр ханга сумын яж Галбаатарын Батбаатарын хурдан халиумөр одоо цааталт байна. Ийх одоо нутгийнхаа нунжлыг одоо хурдан их насны мөрдийн уралдаанд одоо 90 жилд нь одоо энэ нутгийн цагаан архан сумын яж Сүхбаатар гэдэг хүн одоо хурдан гэлтгээр гэдэг хайрмараа төрүүлсэн бол өнөөдөр Маамуугийн Маямаг гэдэг хүн одоо хурдан улмараа төрүүлэх байг ихийн газаргүй бол хавчиг улмар одоо өнөөдөр нутгийнхаа зурмалны баялууд одоо төрүүлэхийг байг ихийн газаргүй одоо сайхан хараатай байгаамар байна. За цаатлын халиуморч одоо алтаа сунгархан мөр байна да. Улсаймгийн өндөр ханга сумын уяач Галбаатарын Батбаатарын хурдан халиумор гэж одоо бас сунгархан байгаамар байна. За Маамуугийн Маямгийн хурдан улмар гэдэг бол одоо баг 4 наснд одоо сумынхаа аяр надамд одоо шүтлэн аман үзүүлсэн хязаалн 4 турдлан соёолн 4 магнаа турдлаад давхар уягаар аймгийн баяр надамд 3 турдлаад за хангөхийн даглагд одоо 4 турдлажсэн хурдан улмар энэ жил одоо баруун 4 сумын надамд одоо аман үзүүлж ирсэн давхар уяаны хурдан халиум улмар өнөөдөр аман үзүүн дээр байна. За одоо ингээд 2 мороо нэг үүдээ өмрийн гэрээтэй байна. За 3 дээр бол одоо нөгөө аймгийн алдарт уяач Чулуун хөгийн Баатар гэдэг хүний хээрмөр байна. Согийн арслангийн саарал гэдэг мөрчөнд одоо араас орж ирээд 4 рүү орсон байна. Улсаймгийн дэс сумын уяач энэ бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Хүрэн болдоо гэж хүний унгын ийм хурданмар.
өнгөрсөн жил одоо аймгийн баяр наадамд одоо 4 турдсан хурдан хар сарнамар өнөөдөр 4 дээр байна. 5 дээр бол одоо Ус аймгийн Өндөр хангас аймаг алдар туяач Банжин сүрэнгийн алдан гэлийн дэлхээр гэдэг мөр байна. 6 дээр бол одоо Ус аймгийн цагаан хайрхан замын залуу яаш Тууны мөнгө дэлгэрийн хурдан хөрмөр 6 дээр 7 дээр бол одоо Ус аймгийн Үлгэн сумын аймаг алдар туяач Норслон бүрүүжийн хурдан муурлмор 7 дээр 8 дээр бол одоо 8 дээр одоо тэг хэдэн номерт 41 номер одоо манайх ардхан байсан. Энэ бол одоо манай бүртгэл дээр бол одоо 48 номертой урдаа халдмар одоо байгаа. Энэ бол одоо Ус аймгийн Үлгэн сумын аймаг алдар туяач Цэн давшийн урдаа хар гэж одоо сая нэг баг наадамд одоо айрагдаж байсан урдаа хармар байна. За араас нөгөө нефтийн төгсөгийн хар гэдэг мөртөнд араас бас нөрөөхөн дөндөг мөр байна. Цагаан хайрхан сумын уяач Тууны мөнгө дэлгэрийн хурдан Хүрмөр одоо өнгөн дээр 3 даар гарч ирээд одоо жаахан арагшилсан байна. Банчин сүрэнгийн алтан гэрлийн хээрмөр одоо 3 6 7 даар байна. За яваараа манай зурлаач яваараа. За яваараа. Энэ дөрвөн мөртөгөнд хэрэгцээрээ. Энэ дөрвөн мөрийн хамгийн заалтаар нь бол Ус аймгийн Үлгэн сумын аймаг алдар туяач Норслон бүрүүжийн хурдан зоохормор. За 6 даар нь бол одоо Ус аймгийн Үлгэн сумын Цэн давшийн хурдан алтармор 6 даар. 4 дээр бол одоо Ус аймгийн Тэс сумын уяач Цогийн Арслангийн хурдан саарнамор 4 дээр байна. Саарнамар бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Хүрэн болдоо гэж хүний унган хиймэр. За манай зурлаашин нурм бол одоо нөрөөхөн өнгөний мөрлөө орно. Ард бол одоо хараалаг мөр одоо явсан гэвэр байна. Өнгөний бол одоо 6 мөр тасарсан 6 мөрний ардаар яваа 3 мөрийг бол одоо давханд ланилцсан. Энэ бол одоо Монгол Ус аймгийн дэсвийн Монгол улсын алдарт шүнгэргийн дэвсчрийн хурдан хармар одоо арын мөрд дотор байна. За 6 дараа бол Норслон бүрүүжийн Үлгэн сумаас ирсэн 2 Цэн давшийн хар Норслон бүрүүжийн хурдан муурлмор 2 бол одоо 5 6 дараа байна. 4 дээр бол одоо Цогийн Арслангийн хурдан хармар 4 дээр. За Чодонгүгийн Баатар гэдэг өнөөдөр одоо хүрэн газаргаа айрагдсан бол одоо хээрмөр одоо бас айрагд байна. За аман гүзээр яваараа хулмөртэй яваараа манайха. За нутгийнхаа даван дээр өнөөдөр аман гүзэн дээр бол Ус аймгийн Өндөр хангас сумын алдар туяач Галбаатарын Батбаатарын хурдан хайлмөр одоо аман гүзэн дээр байгаа бол өнөөдөр Ус аймгийн цагаан хайрхан сумын уяач Маамуугийн Баян мөг гэдэг одоо нутгийнхаа даван дээр хулмөр өнөөдөр үнэхээр аксар төрүүлэх юм байна. Өнөөдөр хулмөр бол одоо хараатай байсан. Хавчиг хулмөр өнөөдөр одоо сумын наадам төрүүлнэ гэдэг бол одоо хавчиг мөр сумын наадам төрүүлнэ гэдэг бол одоо одоо идэрхэн мэргүүцэн энэ олон саймардыг одоо хөнгөлөд байна гэдэг бол одоо мадаггүй одоо саймарны шинж. Энэ бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяач Сэдэн дамбын багсар гэж хүний унган Ус аймгийн цагаан хайрхан сумын уяач Маамуугийн Баян мөнгийн хурдан хулмор одоо хөтлөлөө. Шүтлэн өрөө сумынхаа наадам 4 турдлаад Хизаалан 4 турдалсан. Шүтлэн аман гүзөөцсөн. Соёолон өнгөрсөн жил сумынхаа наадам 4-чээд давхар уягаар аймгийн баяр наадамд очиж одоо аргийн 3 турдлаад хан гөхийн нэрийн дахилгад одоо 4 турдалсан хурдан хулмор энэ жил одоо баруун дөрвөн сумын наадамд одоо аман гүзөөцөө давхар уягаар нутгийнхаа давандаар их одоо төрүүлхэн тодорхой болоо. Хулмор бол одоо үүдөө өмрийн гэрээтэй одоо хөтлөөд байна. Өнөөдөр ингээд Ус аймгийн цагаан хайрхан сумын одоо 100 жилийн баяр наадмын одоо хурдан их насны мөрийнхөө одоо барайны зурхад одоо орлоо. Түүхт 90 жилийнхэн одоо Сүхбаатар гэлтэн яар гэдэг мөрөөр төрүүлсэн бол одоо 100 жилийнхэн одоо Маамуугийн Баян мөнх гэдэг хурдан хулмороо аман гүзүүнд дурлууллаа. За 2 3 удаа бол Ус аймгийн Өндөр хангас сумын алдарт туяач Галбаатарын Батбаатарын хурдан хайлмор Ус аймгийн дэс сумын уяач Цогийн Арслангийн хурдан харсаарлмор 2 3 4 дээр бол одоо Чулуунгүгийн Баатар гэдэг хүн хурдан хээрмөрөө 4 турдлуулаад 5 Ус аймгийн Үлгэн сумын Цэн давшийн хурдан алтармор 6-д бол одоо Норслон бүрүүжийн хурдан муурлмор 6. За нөгөө нефтийн төгсөгийн хар гэдэг мөр 7, Нордын Батнамдын хурдан хулмор 8. За Ус аймгийн Өндөр хангас сумын уяач Галбаатарын Тавг сүрэнгийн хурдан хаалгамор 10. За Ус аймгийн Зүүн Говь сумын уяач Балдаржийн Алтан уягийн хурдан хулмор нэг 10-аар орлоо. За Ус аймгийн Завхан сумын уяач Цэвэний давжгийн Өсгөөрийн хурдан хонгормор даран гэдэн бөөрөн дээр байна. За морд ирэхэд өнгөлөөдөөс 73 номертой хурдан алтармор нэг энэ бол одоо Төмөн Жирэлийн болдын хурдан алтармор болоо. Эрдэнэсэн жүгдэрийн Ганбаатарын хурдан хонгормор. За Ус аймгийн цагаан хайрхан сумын уяач Баян мөнгийн дагуучрын хурдан алтармор нэг 20-ийн бөөрөн дээр орж байна. За энэ хурдан их насны мордын уралдаан бүдлээнгүй сайхан болж бараанд орлоо. Итгэн мөчийн дараа бас түрүүж айрагцсан мордын эзэдтэй уулзаж баярын сэтгэлийг нь хүргэнэ.
Манай хэд орос ирсэн үү? Маань хэд ирсэн үү? Нөгөө залууч яасан. Ирээгүй шивчлээ. Нөгөө ирээгүй юу? Ирээ компьютер асуусан байх шууд лайв өгмээр байна. За. За гэж би надад өгөө. За. Хайргийн мөрд бүр тийш явчихсан шүү дээ. За ингээд нутгийнхаа 100 жилд одоо хүрэлцэн ирсэн одоо нутгийн уугуул уран одоо суугуул иргэд бол одоо хурдан их насны мордын уралдааныг бол одоо чихт тавин сонсож байна. Микро ясаасан. Зүгээр хорттой байх. Орууч. Би хэдэн мөр өчөө сургууль болов юм. Ой, тааны явж байгаа. Чи явж байгаа. Айлхоо. Ингээд Уус аймаг энэ цагаан архан сумын төвх 100 жилийн одоо хурдан хар саарламраа хайрагдуулсанд баяр хүргэе. За баярлалаа. Өөрийгөө цагаан намцуулаарай. Би Уус аймгийн төв сумын уугуул цогёг арслан гэж юм байна. За хар саарламрын удам багшил. Сүхбаатар аймгийн халдсан сумын хүрэн болдоо гэдэг хүний ядуу да. За удам хар мөрний одоо сайхан томоохон амжилтуудыг та нэг сайхан яриад байгаа. Өнгөрсөн жилийн аймгийн аргийн 3 юу Гэрэл сумын аймаг үзөө. Тэгээд овоонд нэлээд хэд төрүүлцээд. Энэ жилийн давхар уяа сая 100 сумда 3 ирчдээс. За өнөөдөр хар саарламрууд одоо араас нэгэд хайрглаа. Одоо түүх 100 жилээ гэж байгаа нийт одоо цагаан харанчуудаар нэг мэдчилгээ дэвшүүлээ. За нийт цагаан харанчуудад баяр наадын мэндийг хүргэе. Тэгээ хадмынхаа нутагт ирж морь харагдсан дэх баяртай байна. Өшөө олон надаас хариг дөрөвтэй. За баярлалаа. За ингээд одоо цогийн арслан гэдэг хүн одоо хурдан хар саарламраа өнөөдөр хайрагдууллаа. За түрүү магнад бол одоо Уус аймгийн цагаан архан сумын уяач Маамуугийн Баямөнх гэдэг залуу одоо хурдан хулмороо одоо түрүү магнад урдлууллаа. За баяр хүргэе. За баярлалаа. За нутгийнхаа одоо төвхт 90 жилийнхэн одоо Лагвийн Сүхбаатар гэдэг хүн хурдан хайрмороо төрүүлсэн бол одоо 10 жилийн ардаар одоо Маамуугийн Баямөнх гэдэг залуу одоо хавчиг хулмороо хайрагдууллаа. За их насны мөр төрүүлсэндээ маш баяртай байна. За түүх 100 жилийн хойд бас аав ээжийн буян зайд их мөр төрүүллээ. За хулморны ер нь удам могшол ер нь дээд удам ямар удамтай мөрөө? За энэ Эрдэнэ цагаан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Зэдэн дамбын Максар гэдэг хүн наадаг. За Максарын Гомсрон гэдэг найз маань дааганд нь өгж исэн. Тэр цуг ажилтдаг энэ найз байгаа. Тэгээ дааган цагаас хойш хордолж ин да. За одоо сум орнуудын наадамд харагдсан томоохон амжилтуудыг та нэг сайхан яриад байна. За баг 3 наснда бол сумандаа ковид үеийг гад шагарах байж байгаа. Соёлонд аймагт 3-аар хамгийн дахилгаар 4-өр тгсэн байгаа. За энэ жил баруун төрөний ардын өмсгөлд амг үзүүлээд за сумынхаа хувьд сайхан дөрвөллээ. Баяртай байна. За нийт одоо нутгийн зүүн олондоос одоо их насны мөр дөрөв хүрсэн хүн одоо нутгийнхаа зүүн олондоо нэг мэдчилгээ дэвшүүлээ. Тэгэлгүй явах уу. Цагаан архан сумынхаа нийт ард иргэд одоо бүх одоо зочин төлөөлөгчдөө 100 жилийн баярын мэнд хүргэе. За сайхан надараа гэж хэлээ да. Өшөө олон надаас хариг дөрөвтэй. За баярлалаа. За танаа ажлын хамт олж ажлын амжилт хүсье. Бас улс аймагт ийм одоо морины төлөө бас нэлээд одоо сайн ажил хийж байгаа юм залуучууд байгаад бас баярлж явдаг шүү гэж хэлэх. За баярлалаа. За өнөөдөр бол одоо Улаанбаатар хотын сонгон хайрхан нүүргийн харьяат Улс аймгийн Наран
цагаан архан сумын уугуул одоо аймгийн алдар туяа Чулунгүгийн Баатар гэдэг хүн одоо нутгийнхаа одоо азар их мөр хоёр харагдуулаа баяр хүргэе. Маш их баярлж байна. Уул усмын төсөж байгаа хаа л гэж бодож байна. Өвгдөө эцэг нутаг өөрөө энд үсч төрсөн. Тэгээ маш их баярлалаа гэж хэлье да. За та одоо нэг дээд удмаа нэг сайхан танилцуулаач. Манай дээд удам Гунга гэж хүн байсан. Манай аав Чулуун хүү гэдэггүй. Гонгрын Чулуун хүүгийн Цэвэлмаа гэж хоёр хүн айлгэр болоо. Нэг нь баруунтын хүн. Манай өвөө Даян Гунга гэж хүмүүс аамтахгүй дээ. Захын суган нутгыг хэлсэн. Тэгээ алтан нутагтаа ирээд мөрөг дүүстэй сайхан байна. Тэгэхээр мөр одоо ямар удам уршилтаа мөр үү? Энд орд мөр. Дарамтын хин гэж миний оноо. Атхан яваад таа. Ер ямар наадамд оролдоод ирж байгаа мөр үү? За энэ одоо Барцааны сангиачууд уралдаад тэгээд юуны бас мөр сургуулийн 100 жилд 10 дахь гэсэн. Тэгэл ирсэн дээ. Замдаа жоох ядарч ирлээ авсан. Өшөө олон наадмаас хариг төр. За баярлаа. Баярлаа. За 3 халиу мөр байж байгаараа. Халиу мөр байж байгаараа. Халиу мөр ороод ирээрээ. За 5 дурдсан халдар мөрнөөс одоо яриа авчаа. Энэ эзэн энд байна. За ингээд одоо хөрс зэрэгэлдээ ус аймгийн Өндөр хангаас хүмүүс ирж одоо хурдан халиу мөр амг үзүүлсэн баяр хүргэе. За баярлалаа. Өөрийгөө сайхан танилцуулаарай. Ах нь ус аймгийн Өндөр хангаас сумын Цагаан нуруугийн хараад Монгол Улсын авраг малчин Батбаатар гэж хүн байна. За халиу мөр ер нь ямар удам өгшөлтөө мөр үү? Халиу мөр миний онгон мөр. Дээд тал нь болохоор зэрэг манай авах цэнэг зэндээ гэж хүний төрийн төсөл анх төрүүлсэн кэр азганы төлөв юм байгаа. Доод тал нь болохоор зэрэг миний дөө аймгийн алдарт байж гиндэн дармаг одон хүүгийн буур азганы төлөв юм байна. Тэгээ өөрөө онгон мөр. Хэдэн настай мөр үү? Их залуухан мөр. Одоо 9 дэх мөр. Тий. 19 онд соёл үрээ сумандаа төрүүлээд Зуанган Түмаадам баяр төрүүлээд баруун турмны 60 жил дайрагдаад намран дахиад 8 сард Увс аймгийн Шигшмэл хурдад бас айрагдчихсэн л да. Энэ жил одоо ямар наадамд оролдоод ирж байгаа мөр үү? Энэ жил Өндөр хангийнхаа баярт айрагдаад тэгээд давхар байгаар цагаан архныхаа 100 жил амаг үзэж байна. За одоо 100 жилээ гэж байгаа одоо цагаан архын нутгийн олон та нэг мэдчилгээ дэвшүүлээч. 100 жилээ хийж байгаа энэ хөрс зэрэгэлдээ баян анхныхаа ард өмнөдөө сайхан наадахын ирээлийг дэвшүүлье. За тэгээд сайхан байх болтгоо гэж юу. Өшөө олон надаас ариг төрөхтөрэ. За баярлалаа. За аргийн давд бол одоо Ус аймгийн Үлгийн сумын уяач Цэнд Аюуш гэдэг хүн хурдан халтар мөр одоо 5 дурлуулсан. Танд баяр хүргэе. Баярлалаа. Өөрийгөө нэг сайхан танилцуулаарай. Би Увс аймгийн Үлгийн сумын харьяатай аймгийн алдарт уяач Цэнд Аюуш гэдэг юм байна. Баян бэлгийн Цэнд Аюуш. Халтар мөрний ямар удам өгшөлтөө мөр үү? Энэ миний өөрийн үнэ гадуу. Энэ одоогоос 10 жилийн өмнө 90 жилийн өмнө би энэ ээжийнх нь саарл мөрт иржэнд айргийн дөрөв давхилж исэн. Энэ сайхан нутгийлтэй харж байна намайг их баярлаа. За одоо 10 жилийн ардаар одоо Үлгийн цагаан архан сумын одоо дөрвөн мөрөн дотор одоо Үлгийн ганц одоо саарл мөр гэж одоо багтсан байсан. Тэр хүний эзэн бол одоо та юм байна тийм. Тэр мөрний эзэн би юм байна. Тий. Халтар мөрний одоо томоохон амжилтуудыг та нэг сайхан яриад өгөөч. Энэ ер нь би ч одоо нэг баг мөр их үйддэг юм бэ. Дөрвөлж ирэл их насны мөрл үйд. Одоо энэ нодлонгоос энэ ковидтэйгээ нэг 2 жил уяагүй. Тий. Тэгээд нодлонгоос манай нэг дүүхүү оролдоод тэгж байгаа л энэ жилээс өөрөө нодлон сумын баярт аман гэж ütсэн. Энэ жил сумдаа тавлаад дөрвүүлээд сая нэг жижиг хоёр баярт аман гэж үдэл айргийн 3-аар дахиад тогтох жаргал цэцэнгийн баярт гурвуулсан. Тий. Ийм амжилттай. За тэгээд одоо Ус аймгийн Үлгийн сумаас орж ирээд одоо цагаан архан нутгийн ойд одоо 10 жилийн ардаар одоо 2 их мөр багтаан гэдэг бол бас л одоо эр хүний ховорхон тохиол. Тэгээд нийт одоо цагаан арханчуудаа нэг мэдчилгээ дэвшүүлээ. За ингээд цагаан арханчуудаа 100 жилийн тохиож байгаа халуун баярын мэндийг хүргэж байна. За та өшөө олон надам сайрыг төр хүртэж молорын бурхан таныг бас өнөдөө байж болтгоо. За баярлалаа. Танаад энэ хамт олон амжилт хүсье. Үнэхээр сайхан хамт олон байна. Баярлалаа. За баярлалаа. Ингээд Ус аймгийн одоо цагаан архан сумын одоо түүхт 100 жилийн он баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд одоо 94 мөр бүртгүүлээд 92 мөр одоо хорон км-ийн алсаас одоо шандас шалгаж түрүү магнад нь бол одоо Ус аймгийн цагаан архан сумын уяач Маамуугийн баян мөнх гэдэг хүн одоо хавчиг хулмороо одоо өнөөдөр нутгийнхаа дугуундор төрүүлгэлээ. За аман хүзүүнд нь бол одоо Ус аймгийн Тис сумын угуул Улаанбаатар хотын хараад одоо Цогийн Арслан гэж хүн бол одоо өнгөрсөн жил одоо аймгийн баяр наадамд 3 тудлаа хэрэгсэн 100 жил аман үзүүлжсэн. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Хүрэн болдоо гэж хүний хурдан харсаар мөр одоо аман үзүүл урдуулаа. 3 тул одоо Ус аймгийн
Цагаан хайрхан сумын уугуул Улаанбаатар хотын Сөнгөн хайрхан дүүрэг Партизан хорооны аймгийн алдарт Чулангүгийн Баатарын хурдан хермөр одоо өнөөдөр 3 турлалсан байгаа. За дөрөвт бол одоо за халиумөр бол одоо бас марцсан маш халиумөр нь одоо сааралмөр бол одоо 2-3 урдсан хермөр одоо 4 турлалсан байгаа. Улс аймгийн цагаан хайрхан Улс аймгийн Хүнлэр хангаа сумын алдарт уяач Галбаатарын Батбаатарын хурдан халиумөр одоо өнөө жил одоо цагаан хайрхан сумын 100 жилийн одоо айрглаа. Айргийн тавд бол одоо Улс аймгийн Өлгийн сумын аймгийн алдарт уяач Баян Мэлгийн Цэндаюш гэдэг хүн одоо түүхт 90 жилийнхээ одоо хурдан саарламөр одоо цагаан хайрхан сумын одоо дөрвөн мөрөн дотор одоо багтааж байсан бол 10 жилийн ардаар одоо хурдан халтар мөрөө бас одоо айргийн тавд урдлууллаа. За энэхүү одоо хачин арын одоо сайхан дэнж дээрээс Улс аймгийн цагаан хайрхан сумын одоо түүхт 100 жилийн он баяр наадмын хурдан их насны мордын уралдааны одоо баярын сэтгэлийг хүргэлээ. Хитгэн мөчийн дараа бас одоо соёлынгийн уралдаанаар иргэд уулзаа. Ингээд өнөөдрийн одоо шууд дамжуулалтаа хамтран ажилласан 36 дахь төгсөлтийн хамт олонд одоо бас энэ дашрамд одоо бас нутгийн одоо уугуул сургууль иргэдийн өмнөөс одоо бас баярлсан талархснаа илэрхийлье.